За өнөөдөр бид нар төмөр замаар голдоо бөөнөр алхах нь. Дараа нь 5 цагаас өргөөгийн уртталд иргэдтэй уулзалт энэ 17 цагт уралдсан дээрээ. Тэгээд Улаанбаатар төмөр замынхныг цогдуулаад мэдээлэл өгөх юм том хурал болж байгаа юм байна лээ. Тэрийг нь тарахт нь үүдэн дээр нь зогсож байгаа өөрсдийнхөө мэдээллийг давхар тараа. Одоо бид нар ингээд төмөр замын хорооллуудын дундор яваад цаашаа 1400 мөлөснөөс ойлоо хүрэх юм байна. Тэрүүгээр төмөр замынхаа цогдлороод улс төрийн мэдээлэл өгж байгаа сурагтай. Том намаас Монголд байна. Бид нар чинь нөгөө иргэд сонгогчтой цогцлуулахад бяд тутсан шүү дээ. Тийм болохоор яг бодсон тэгээд мэдээж хүний хурлыг авч өмөлөхгүй. Гэтэ цогцлуулсан хүмүүсийн тарж автан жоохон дараач хэлж бодож байна. Гайгүй юу? Яс зүгээр үү? Ямар нэгэн зөрчил би харахгүй. Ягаад гэвэл алдсан Монгол улс алдсан сонгуул болж байгаа. Иргэнд мэдээлэл авч л явуулсан. Тэрнээс дараа нь өөрөө тэгээд аль нэг намаа сонгоно үз. Тэрнээс биш нөгөө хүн амьтаа муусан барьсан хоорон судлаа мэдээд амжуулсан тийм ээ. Тийм шогийн болох тийхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би бол хэвээ үзэгдэж бодож байна. Нэгдсэн уулзалтууд ер нь хийж гэнэ үг хүмүүс асуугаад байна л да. Та бол яг мөнх соёлын их одоо Солбот нэр дэвших санаар бол ингээд Годамжаар бол аягүй сайн мөлхөө бол сайн хийж байна. Яг нэгдсэн уулзалтууд сонгогч эргэж сонгогчтой цуглуулах уу гэдэг юм. Хүчээр чинь цог юм. За Амжилт. Баярлалаа. Хитэ энэгээр. Өөшөр. Ингээд яваад байгаа шүү дээ. Тий. Яг уулзалт хийхээр сайн асууад. Яг уулзалт хийхээр яагаад вэ? Нөгөө зар өгөөж хүн цогдуулаад тэгээд уулзалт хийхээр дүүрэг том 14 хүн учраас батхгүй. Тийм болохоор газ яваад. Талбай малтай ч байж байгаа. Чамайг хүмүүс хараад мэдээлээ. Одоо энэ шинэ эхлэлийн хүмүүс бүгд оролцсон хүлээгээд тэнд аягүй олон хүн байна. Тийм байлээ. Би энэ дээр очиж уулзчих. Одоо энэ цагийг та ашиглах. Баярлалаа. Түрүүнд байж байгаа ярьж байгаа. За баярлалаа. За баярлалаа чи холбогдсон. Баярлалаа. Тэгээ яри. Аягүй органик ингээ гудамжинд явж байгаа чинь ингээ хүмүүс дэмжиж санаа тавиад байгаа юм шүү. Тий. Яг миний асуудлыг бас хүмүүс асууж харин яг сайн асуудаж асуучлаа. Уулзалтаа хизээ их юм бэ гэд. Уулзалт хийхэр биш те. Нөгөө яг юм боловсролтой гэдэг юм уу хүлээлттэй тийм сурцсан сонгогч болохоор уулзалт хийж асуулт хариулт нүг тусан юм дуртай байдаг. Гэтэл сонгуулийн тухай хууль энэ тогтолцоонд биднийг уулзалтыг боломжийг өггүй болгож байгаа. 2-7 хоногийн дотор энэ том дүүрэг дээр уулзлууд хийгээд явах юм бол ерөөсөө амжихгүй нэг 5-6 газар өсрөөл 10-20 газар уулздаг. Гэт бид чи 200 газар уулздаг гэж дөрөж хүмүүс хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм болохоор зогсохгүй 5-10 минутаас илүү нэг газар удахгүй мэдээлэл айлуудаар тараагаад гадуур ашиглаад хурд яваад өөр арга хаалга. За мөн хаа. За би зол жаргал гэж юм байна. Хүн намаас нэр дэвшигч. Тээврийн бодлогын талаар бичсэн байгаа уншаараа. Энэ аваар ингээд төмөр зам авт тээврийн талаар би инженерийн 10 шийдэлгээд хүн намын мөрийн хөтөлбөрийн үйлдвэрлэлийн хөгжил дэд хэсгээс гээд хүн намын мөрийн хөтөлбөрөөс онцлог хэсгүүдийг тасдаж аваад төмөр замынханд бол жишээ нь тээврийн салбар, Монголын эх өртөө, төмөр замын асуудлууд ингэж иднэ гэдэг. Ингээд сэдвчилсэн ганц юм шатдаг хялбархан хуудсан дээр хийгээд тарааж байгаа. Ер нь одоо энэ 18-23 насны залуу сонгогчд байна. Сонгуульд итгэхгүй оролцдог, сонгуулийн насныхаа ирнэ. Эднэрт нөгөө улс төр гэхээр нэр дэвшигч гэхээр энэ хөндий хоол санагдаа. За дээрээ сая дээр 2 хоногийн болдог тэр мэтгэлцээ маш чухал сэдвээр ярьж байна. Тэр залуучууд эрчим хүч гэхээр хоол өөрсдөнд хамаагүй юм шиг санагдаж байна. Яагаад тоглож одоо энэ e-спортоор тоглож байгаа залуучууд бүгд эрчим хүчний хамгийн дом хэрэглэгч нар. Хурдтай компьютер байх тусам улам их эрчим хүч хэрэглэдэг. Сая нэг хэсэг coin их модонд орлоо шүү дээ. Coin үйлдвэрлэгч чинь ерөөсөө л маш их цахилгаан зарцуулж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр бүх компьютер, бүх систем, бүх интернет, бүх захиамжил бүгдээрээ эрчим хүч. Тийм болохоор мэдээж тэр залуучууд ч гэсэн чухал та. E-спортыг Монголд ингээд хөгжүүлээд манайх ч одоо ТV дэлхийн төвшөнд бас мундаг амжилтад үзүүлж байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ үүдийн чинь цахилгаан эрчим хүч байж л байгаа. Эрчим хүч Монголын эрчим хүч найдвартай сайн байх тусам л Монголд илүү их дижитал хөгжил авч ирнэ. Дата центрүүд байгуулагдаж болно. Тэр залуучуудын тоглодог тоглоомнууд байна. Геологийн, геофизикийн суперкомпьютерүүд хэрэгтэй байна. Тэ газрын тосны нөөцийг боддог, эрдэс баялагийг олж илрүүлдэг,
асар их мэдээлэл, газрын бэлчээрийн дөрөлтөл, газар тариалангийн байдал тийм ээ. Тариалангийн талбай ямар байна? Бүгдээрээ сансрын зураглалтаа, бүгдээрээ дижитал, бүгд дата центр хэрэгтэй. Бүгд дата центрт маш их эрчим хүч хэрэгтэй. Бүгдийг нэхгээр эрчим хүч хангалттай байна. Тийм учраас л эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгтэй. Танаа плакатыг хүмүүс асуугаад байна. Яагаад ийм сонин зураг нь байхгүй, зураг нь байж хоногшилт үүснэ штэ. Тэгсэн чинь ингээ зураг нь байхгүй ингээ нэг юм X-лж байгаа юм шиг X тавьчихсан. Бас хүн намын дэмжигч залуучууд Сонгуулийн санд асуудал ууцсан дээр нэр л байдаг. Зол жаргал, инх туул, золбоот гэдэг 3 нэр байгаа. Хоёрдугаарт нь бид нар ингээд нэг нам, нэг баг ингэдэг хоногшуулахад бол хүн нам гэсэн тийм юм байгаа явж байгаа. Хүмүүс яач гэж асуугаад байна. Харин тийм байл. Зураг нь байхгүй мó чи хоногшилт үүсэхгүй штэ гэл. Өөртөө шал сони юм хийж авах юм гэл. Тийм. Гэхдээ шал сони юм хийж байгаа юм гэдэг чинь бас нэг ярианы сэдв болоод бид нар хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Тэгэхгүй бол ер нь бол тэгэл зөв хүн гэдэг өрөөтэй явсан шүү дээ бид нар. Тэгээ нэг л зөв хүн нэг өөр хүн хүүхдүүд гэсэн нэг тийм юмнууд бас байх юм аа нэг юм. Тийм хөөрхөн зөв хүмүүс өөр хүн хүүхдүүд ус төр хийдэггүй маа гэдэг. Сурдлага сайтай зөв бодолтой хүмүүс бас хатан улс төр хийн штэ. Төмөр зам их нэг манайхан цуглуулад танилцуулах гэж байгаа юм байна. Тэгээд бидний хувьд бол яг бүгдийг цуглуулж чадахгүй штэ. Тийм болохоор хурал дүмүүлж дотор нь орж юм яс зүгөө аашлахгүй. Гадаа нь зүгээр томото зогсож байгаад гарч ирэхэд танилцуулга өгч ирж дал зогсож. Өнөөдөр оройч бас суудсан байгаа тий. Өнөөдөр ер нь хуваар төлөвлөгөө юу байгаа юм бэ? За өнөөдөр орой Баянгол дүүрийнхээ иргэдтэй өргөө кино театрын урд талбай дээр 3 нэвтрэгч маань уулзах юм байгуулж байна. Тэгээ иргэд маань ирээрээ асуух асуултаа асуугаарай. Бас санал хэсэг хэлэх одоо тий санал хүсэлтээр хэлээрэй гэж хүсгээр байна. Өнөөдөр сайхан нартай нэлээд улаахан өдөр багш үү. Оройн ширүүнд бас хурж ирээд тий удамжаар бас алхангаа нэр дэвштэйгээ уулзсан санаа бодлоо хэлвэл бас таатай өдөр байна гэж хэлмээр байна. Ер нь одоо Баянгол дүүргийн хүн намын сургуулийн штабын зүгээс одоо иргэн сонгогчтой хамт өөр мэдээллүүд юу байна? За ер нь бол нэгдсэн уулзалтууд хизээ хийх юм бэ? Иргэн сонгогчтой уулзалтууд хаана байна вэ гэж их асуугаад байх шиг байна тий. За. Ер нь нэгдсэн уулзалтуудыг 3 дурыг төлөвлөсөн байж байгаа. Гэр хороол гэдэг юм уу? Тэгээд нөгөө хорооллынхоо цөм бүс дээр, нарны хороол дээр, төмөр зам дээр гэдэг юм уу, 10 дугаар хороол дээр гэдэг юм уу, ийм байдлаар төлөвлөлөөд ингээд уулзалтуудаа хийгээд явах явдал явж байгаа. Тэр болгон бид нар нөгөө бас уулзалтууд зохион байгуулад хүмүүс цуглуулахад бас хүндрэл учирж байгаа тал бол байгаа. Хүмүүс бүлрээд ойлгож харж байгаа бах тий. Өнөөдөр ч одоо 100 болцсон байж гэн. Гэхдээ цусн руугаа явсан байна. Ажлын цагаар болохоор ажил дээрээ байгаад байна. Орой бол хүний хөдөлгөөн ихтэй байгаа газруудыг бид нэг түүж уулзалтуудыг хийж байна. За яг уулзалтууд хийгээд ингээд явахаас илүүтэй зүгээр нэрийн хугацаа танилцуулаад өгөөд тэгэнгүүтээ хүмүүстэй бас санал бодлын сонсоод санаа бодлоо хуваалцаад ийм байдлаар явж байна. Тэгэхээр бид нэр сая өнгөрсөн 3 өдөрт Баянгол дүүрийнхээ 62800 өрх рүү нэр дэвшигчдийнхээ танилцуулга, намын мөрийн хөтөлбөр, за зэргийг агуулсан сонинг, за мөн нэр дэвшигчдийнхээ боршуур, нэрийн утсуудыг ингээд орууллаа. Хүмүүс маань хүлээж авсан байх гэж бодож байна. Тэгээд нэр одоо намын мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигчдийн танилцуулгатаа бас танилцаараа. За үүний дараа бид нэр ахаад бас дахин одоо нэр дэвшигчдийнхээ материалыг илүү нөгөө хувь хүн рүү нь хандсан гэдэг юм уу тэр материалуудыг удахгүй оруулна. За тэрний наан жагсаал хий гэж харж байгаа. Жагсаал хийж. Жагсаал бид нар сонгуульчин бас Монгол улсын хувьд бол тусгаар тогтнолоо иргэдэн баталгаажуулдаг, сонголтоо хийдэг тийм маш чухал сайхан одоо гоё одоо ивент гэдэг юм уу тийм тэмдэглэлт үйл явдал шүү дээ тий. 4 жилд нэг удаа болдог. Монгол улсын иргэд маань өөрсдөө төрөө сонгодог, төрөө сонгоход оролцдог тийм чухал өдөр. Тэгэхээр энэ сонгуулийг бид нэр баяртай, аз жаргалтайгаар сайхан хийе гэсэн тийм одоо хүн намын Баянгол дүүргийн штаб бас харж байгаа хүн намын тэр утгаараа ингээд хийгээд явж байгаа. Бид жагсаал хийн. Гэр ороолол. За мөн Баянгол дүүргийн цөм хэсэг буюу одоо хорооллын хэсэг гэсэн байдлаар 10 дугаар хороол, за багзаал гэсэн байдалтайгаар ингээд жагсаалыг ирэх нэгд өдөр хийхээр төлөвлөж байна. За шаартай, дуутай, хууртай одоо бүр парад, фестивал байдлаар ингэж хийж иргэдтэй одоо мэдчилнэ. Тэгэхээр манай бас жагсаалд бас иргэд маань, сонгогчдод маань бас Баянгол дүүрийн иргэд маань бүр хинч байж болно те. Бүгдээ нэгдэж оролцоосоо гэж бас хүсэж байна. За 6 сарын 17 буюу ирэх нэгд өдөр гэсэн шүү дээ. Ирэх нэгд өдөр бид нэр багзаалын хөшөөн дээрээс 18 цагаас эхлээд жагсаал маань эхлэх юм байна. За нэг иймэрхүү ойрын одоо 3 өдрийн төлөвлөгөө байна да.
уулзсан байгаа. Сайн байна уу? Яа уншдаг. Зөвлөгөө зон зэрэглэн дээр байна уншаарай. Байна уу? Зам тээвэр төмөр замын талаар 2 хуу утсан байгаа уншаарай. За төмөр замын юуны талаар төмөр зам автоорын талаар 2 утсан байгаа. Уншаарай. Сайн байна уу? Зон зэрэглэн байна. Сайн байна уу? За баярлалаа. Сайн байна уу? Төмөр зам тээвэр төмөр замын талаар уншаарай. 2 хуу утсан уншаарай. Баярлалаа. Тээврийн салбар төмөр замын талаар бичсэн байгаа. 2 хуу утсан уншаарай. Сайн байна уу? Таны уншаарай. Сайн байна уу? Зочрол инженер нэр төрч шүү намаас. Сайн байна уу? За уншаарай. 2 хуу утсан уншаарай. Тань баярлалаа. Зочрол инженер намаас нэр төрч байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. Намаас За уншаарай. Баярлалаа. зочрол инженер ашиг баярлалаа. Сайн байна уу? Орой 17 цаг бид нар бас хороолт орой амарч байгаа хүмүүсийг урьж том уулзлаа. Тэгээд өнөөдөр бол иргэдтэй уулзсан материал дараас иймэрхүү өдөр болж өнгөрлөө да. За яаж